Тэгэл бүр жоохноос бол Монголд MTV сансар кабелийн телевизийг давж орж ирснээс ахуулаад тэгэл ер нь хөгжимд илүү дуртай ойлгосон дөө. Гэтэ хичээлдээ сайн байсан. Анхны бүүн болсон дуу маань болохоор тэр чинь B Production хийсэн амьдралын тоглоом байсан. Тэгээд B Production-аас гараад анхных нь болохоор нэг дис дуу байт юм аа. Куз ахыгаа дийсэлжсэн доо хит болоод тэрнээс хойш бараг 10 он хүртэл 11 он хүртэл бараг 3 жил шахуу ер нь бид хоёрын гаргасан дуу болгон ер нь ингээд амар тийм хурдцтай хүн төрдөг байсан. Зөвхөн интернет дээр MP3-аар даунлоад гэдэг кнопн дээр дарж одоо тараагддаг байсан гэх юм уу да. Мэдгүй одоогийнхоос ч баг амар өрсөлдөө ихтэй байсан юм шиг санагддаг шүү. Гэхдээ одоо миний бодлоор яг нэг үг ярих тул яг урлагт бол хамаагүй их мөнгө эргэлддэг болсон юм шиг л надад санагдсан тий. Тэгээд тэр чинь нэг ч ихсэн айгүй болон уран бүтээлчд байх шиг байна тий. Тэгээд эрт ихэлсэн баг азтай ч юм шиг санагдаад шүү. Тэнгуутаа Opposite TK гэдэг сайт маань одоо влог гэх юм уу? Тэр сайт маань Монголын шилдэг 10 сайтын нэг байсан шүү дээ. Тийм тэгэл хүмүүс ингээд манай дуу гарахыг ингээд хүлээгээл тэгэл татж аваад сонсоод идэг. Гэтэ интернеттэй хэсэг маань гэх юм уу? Тэгээд интернетгүй хэсэг рүүгээ болохоор ингэж MP3-аас MP3 руу одоо дуу суулгадаг юмнуудаар хүрдэг байсан. Тэгэл өстө нэг амны салиагаар л хуцдаг байсан дөө бид тэгэл. Өстө тэгдэг ус. Гэтэ одоо болохоор илүү бодож төлөвлөж тий. Тэгээд бас сонсогдох талаас нь айгүй хичээгээд идэг болсон юм шиг санагддаг шүү дээ. Агуулга талаасаа, ер нь үг талаасаа ч тэр бас тийм тэр чинь бас нөгөө янз бүрийн насны жоох хүүхдүүд ч бас үзэж байгаа гэдэг талаасаа бас жоох үлгэр дуурайл болохыг ер нь бол одооноос айгүй хичээдэг болчиход. Одоо үг юмдээ ганцлагтаа ингээд юм хийхээр ерөнхийдөө бол ингээд 50% нь ингээд ерөнхийдөө ингээд би хийх шаардлагагүй л гэсэн үг байна. Урлаг уран сайхнаар ингээд байнга ингэж яг тэгж хөөж тууштай байж бол явж үзээгүй тэгэл тий on off байсаар л ирсэн тий. Гэхдээ одоо нэрлэхийн ачаар тий манай он тууштай байсан болохоор л одоо ингээд байж байгаа л гэсэн. Анхны Монгол бүсгүй гэдэг доо. Би ер нь тэр дундаа тийм дуртай юм байлээ. Энэ асуултыг чи ердөөсөө их олон асуусан шүү дээ. Тэгсээр байгаа би ер нь бас ингээд бодож үзсэн байхгүй. Тэгээд дуунуудаа ингээд сонсоод тэгээ явж хахад ер нь анхны Монгол бүсгүй ер нь миний ер нь их дуртай дуу юм л. Гэхдээ ер нь сүүлд хийсэн дуунуудтай илүү жоохон дуртай байгаад. Гэтэ нөх өөрийнхөө дуу үзээд сонсоод нөх бас яваад иж чаддгүй төрлийн хүн. Хамгийн сүүлд хийсэн дуунуудаас их юм бол марлжингуудаа амтарсан цогцсон даа биш шүү гэдэг дунд бол би амар дуртай. Амар гоё нэг тийм гоё гэгээлэг сүү шиг дуу. Яг хөө тэгэл өсвөр насны тийм эсэргүү одоо тийм зөрүүд байдлын л одоо илэрхийлэл гэх юм уу? Тэнцвэр сүрэг хүчин тэнцвэрийг хангадаг, нийгмийн тэнцвэрийг хангадаг шудраг байдлыг одоо шудраг байдлыг тогтоохыг тий зорддог гэдэг үүднээс opposition гэдэг чинь сөрөг хүчин юм байна гэд тэгээд хинч байсан бэ ер нь ингээ эсрэг талд чинь ингээд позит байгаа шүү гэдгийг санаж яваарай гэж утгатай байхгүй. Манай Тука гэд найз байдаг. Тука гэд залуу 40 минутын хипхоп ихтгэл нэг удаа тавьж ирсэн. Нэлээд хэдэн жилийн 4-5 жилийн өмнө ч нөө. Тэрэн дээрээ opposite болор цомыг үг тэдэр бол гудамжны яруу найраг гişгийн хүүг мэтэр гэд хэлсэн мэс. Тэр нь хүмүүст аягүй их таалагдсан нэг тийм болор цом тоглолт болор цомог гарч байгаа гэсэн үг. Тэрийг харах мэдээж хэрэг гоё байсан. Гэтэ яг уу надад тийм би ясаа ганцлагтай ажиллахан ингээл ямар их хүн ирсэн юм бэ гэж бодсон.
тэр үед тэгэл ер нь тайзан дээр гарч ирэл тэгэл юу вэ л гэж бодсон дөө энэ ч пөө хийм болон хүн юу хийж байгаа юм болоо энэ л гэж бодсон. Тэгэл юм жоохон өөртөө итгээгүй. Тэр 2 жилийн өмнө болсон юм үнэн байна уу худлаа байна уу гэдгийг л шалгах гэж байгаа. Надад бол гайгүй байдаг. Манай энэр л бол жоохон марчаад идэв. Тэгэл би тэр үед нь хажуунаас нь орж ирж санаалдаг та. Тэг аль болох одоо бүр тэр одоо 8 9 онд хийгдчихсэн мартагдсан. Гэхдээ зарим хүмүүсийн одоо зүрх сэтгэлд нь нэлээд гүндэн байдаг тийм дуунуудыг бас дуулахыг хичээж байгаа. Тийм хичээж зорж ажиллаж байгаа. Тэгээд бас тиймэрхүү яг тэр листэн дээр ороогүй ч гэсэн гарч ирэх дуунууд бас байгаа. Яг нэг тийм амар тийм сандрал мандралч юм доо. Яна мана гэсэн баг байдаггүй тий. Тэгэл юм л яг бэлэн л байждаг. Тэгэл дуунуудаа тэгэл тангад ном шиг цээжилсэн байхад бол бусд нь л асуудалгүй. Ерөнхийдөө тэгээд өөрсдөө гайгүй ан дээр дуулцдаг гэж ер нь бол жоохон бие тоох гэдэг. Тий. Энийг хасчихна үстэй уушлаар монголчууд. Оруулнаа. Өтөө. За хөөе. Болтоо. Дурсамжтай гэвэл тэгэл өнөөдөр ч гэсэн одоо ингээл дурсамжл болол үлдчихээн. Тэгээд нэрээ та бүгдийг бит хоёрыг урьж ирж ярилцуулж байгаад баярлалаа. Тийм бас сайхан зөвөн гард байсан баярлалаа. Сайхан тамир оруулдаг цайвуулаа. Тийм тэгэл энэ бүхэн чинь л дурсамж би одоо ингээл жоохон нас нэмснийхөө одоо ингээл өдрөө болох үзэж харж байгаа бүх юм ал дотор ингээл хүлээн хүндэтгэж авдаг л болчоол сууж тийм насныхоо. Gangsta бүгдүүдээ хамаг гэргээ дуугээд ярилтаа бүгдүүдээ миний хайр чөлөөтэй gangsta бүгдүүд